Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа зогсоож хаалгаа барьж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тоо эрс нэмэгдэж байна. Энэ оны эхний удирлын байдлаар 90 мянган аж ахуйн нэгж байгууллага хаалгаа барьж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хвшлийн аж ахуйн нэгжийн 87% нь 1-9 тонны ажилтнтай. Тиймээс жижиг дунд бизнесийг дэмжих үүднээс татвар төлбөрийн хэмжээг багасгах зайлшгүй шаардлагатай. Харин үүний тулд төрийн данхар бүтцээсээ салах ёстой гэдгийг эдийн засагчид хэлсээр байна. Аж ахуйн нэгж байгууллагууд орлогоос хамаарч 1-25%-ийг орлогын албан татварт, 10%-ийг нэмэгдсэн үртгийн албан татварт, ажил олгогч ажилтан нийлээд 26%-ийг нийгмийн даатгалын шимтгэл, цаашлаад үйл ажиллагаанаас хамаарат онцгой албан татвар, гайлын албан татвар гээд ашигийнхаа 40-50%-ийг татварт төлдөг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хумигдж, хаалгаа барьж буй тохиолдлууд олширч байна. Энэ манай татврын орчин, за энэ төрийн эдийн засгт оролцооны орчин өөрөө манай бизнест бол одоо маш хүн дээр тусдаг болчихлоо. Өөрөөр хэлбэл ерөөсөл сүүлийн 30 жил бол яаж татвар авах уу? Яаж улсын төсөвт илүү мөнгө татах уу гэдэг л бодлого явж ирсэн. Түүнээс биш одоо яг тэр татвар орлогыг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтож чадж гин, хөрөмтөлтэй болж чадж гин, үйл ажиллагаанд жигдэрч гин үү? Гадаад зах зээлд гарах боломж нь үүсэж гин үү гэдэг дээр үлээрээсээ бодлого явагдаагүй. Хавсарсан асуудлууд байгаа байхгүй. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн тогтворгүй байдал, худалдаа авах чадварын буурал, таншийн уналт за өндөр зээлийн хүү, нэмээд татвар гэдэг ийм маш олон хавсарсан шалтгаантайгаар өнөөгийн аж ахуйн нэгжүүд бол илүүтэй дампуурч байгаа гэсэн. Тэрнийх нь бас нэг том нөлөөлөл нь бол ялтаж байна. Татварын асуудалтай холбоотой татвар төлөхгүй байх юм бол дансыг нь хаадаг, битүүмжилдэг үйл ажиллагаа явуулахад боломжгүй болгодог. Эсвэл татварын байцаагч нар торгуул тавьдаг гэдэг энэ бизнес явуулахад бол айгүй тийм бэрх орчин татвар талаасаа байгаад байгаа юм. 2024 онд иргэн аж ахуйн нэгж байгууллагын татвар төлөлтийн хэмжээ 17 их найд төгрөг байсан хэдий ч өнгөрсөн онд 14 их найд болж буурчээ. Тухайлбал энэ оны эхний улирлын байдлаар л гэхэд статистикийн регистрийн санд бүртгэлтэй 268 мянган аж ахуйн нэгж байгууллагын 44% нь үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийг ажилтны тоогоор нь авч үзвэл 87% нь 1-9 ажилтнтай бол 6% нь 10-аас 19 ажилтнтай байгаа юм а. Үүнээс үзвэл жижиг дунд бизнес эрхлэгчид аж ахуйн нэгж байгууллагын дийлэнх хувийг эзэлдэг гэсэн үг. Тэгвэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн зүгээс татварын хэмжээг бууруулах, далд секторыг ил болгох хэрэгтэй гэдгийг хэлж байна. Ерөнхийдөө нийт татвар бол нэг 41-2% байсан уу да. Тэгэхээр тэр үл арай л өндөр байгаад байгаа. Манайх бол жишээ нь нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхдээ юу гэдэг чи ямар нэгэн татварын өргөө байж үзээгүй, өдийг хүртэл өртөө явж байгаа. Тэгээ нөгөө хувийн хвшлүүд нь татварын өртөө болох дээр янз бүрийн тендер, олон нийтийн тийм улсын тийм тендерүүдэд ямар ч орох боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Монгол улсын татвар төсвөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж татвараа төлөх ёстой. Гэхдээ яг мэдээж татварын хувьд бол яг одоо нийтээрээ бид нар бодож байгаа нь бол Монгол улсад яг бидний төлж байгаа татвар их байгаа. Бидэрт яг өөрсдөө таарсан, тохирсон хэмжээнд татвар төлөхгүй байгаа. Энэ бол дарамт үүсэж байгаа нүнэ. Хаана бас яг бодолцох ёстой асуудал баг. Бидний бас нэг санаа зовдөг ч юм уу эсвэл нэг юм жоохон харамсалтай хохироод байгаа юм шиг мэдэрч төлдөг нь харилцан адилгүй өөрөөр төлөөд байгаа нь бид нар тохиролтой байгаа. Тэгэхээр нөө татвараас зайлс хийдэг магадгүй бүр огт татвар төлдөггүй ч одоо яг эжилтнтэй бизнес эрхэлдэг улсууд байгаа. Ажилтнуудыг одоо юу гэдэг чинь ажилтан ажил олгогч нар гэрээ хийгээд ажилласан дот иргэн татвар төлөх ёстой шүү дээ цалингаасаа шийдвэр нэгэд. Тэгэхээр одоо яг адилхан төлдөггүй ч юм тиймэрхүү асуудлууд их байгаа. Тэгэхээр бүгд ер нь болох санаа нийтээр яг адилхан татвар төлдөг болчихвол бид нар дээрхийн дарамт төрөл ер нь багасгалах та. Тэгвэл эдийн засагчдын зүгээс манай улсад аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих бодлого байдаггүй гэж үзэж байна. Иймд татварын системийг ил тод болгох нь чухал бөгөөд төрийн данхар бүтцийг багасгах хэрэгтэй гэдгийг онцлолоо. Татварын систем ч өөрөө тэр албан секторыг аягүй дэмжсэн байх хэрэгтэй. Ингийн тулд бид нар татварыг төвшингийн хувьд бууруулах хэрэгтэй. Бууруулах юм бол тэр далд эдийн засгт байгаа 30% эдийн сектор ороод ирэхээр хүссэн хүсээгүй дүндээ дүн болоод татварын орлого чинь их буурахгүй. Гагцгүй одоогийн засагт бол тийм зориг бол байхгүй байгаа. Яг тэгэхээр удахгүй сонгуул болгож байгаа учраас төсвийн орлого дээр янз бүрийн одоо нэгэнд одоо тодорхой болсон төсвийн орлого дээр янз бүрийн зохицуулт хийх юм сонирхол байхгүй. Цаанаа тэр чинь хөрөнгө оруулалт, дурсгал, зардал энэ төргээ бүх юм зарцуулагдах нь ингээд бэлэн болцсон байгаа шүү дээ. Тийм юм дээр төсвийн орлогыг бууруулах юм сонирхолтой. Тийм учраас энэ татварын реформ нэртэй татварын хуулийн багц хууль энэ чинь зүгээр нэг юм нүглийн үдийг гурилаар орж байгаа юм шиг юм
үр дүнгийн хувьд бол дүндээдүүн ийм хууль болчих жоох. Өнөөдрийн төрийн бүтэц оролцоо, өнөөдрийн байгаа байдал бол энэ татвар төлөгчд нь тижээж чадахгүй болчиход байдаг. Гэтэл нөгөө талдаа энэ одоо яг одоо ирэх барьж байгаа хүмүүс бол энэ төрийнхаа бүтэц оролцоог хамгийн зөв гэж боддог ч юм уу, энийгээ бууруулах ямар ч хүсэл сонирхолгүй байгаа. Тэгэхээр одоо татвар бууруулыг үл төрийн бүтэц оролцоогоо бууруул. Тэгжээж энэ бизнес эрхлэгч нар, баялаг бүтээгч нар одоо эрх чөлөөтэй болно, өмчтөй орлоготой улс орныхаа хөгжил бодиттой хөв нэмэр оруулдаг ийм одоо оруулахын боломж руугаа орно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр татвар бууруулах бодит хэрэгцээ шаардлага байгаа. Яг энийг өнөөдрийн энэ бүтэц оролцоо, энэ төрийн оролцоонд бууруулах ямар ч боломжгүй. Угтаа бол манай улсын хувьд уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай тул үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчдийг дэмжих нь өндөр ач холбогдолтой. Гэсэг хэдий ч засгийн газар төрийн тогтворгүй байдал болон сонгуулиас сонгуулийн хооронд улсын онц шаардлагатай салбарууд дороотож байна.